За ер нь одоо Томас Робинсон болон Төлгөн гэсэн тамирчид байхгүй байгаа гэдэг мэдээж одоо бодосын ахлагсаж болгож мэдж байгаа. Тийм учраас төдийлөн өндөр тамирчдаг бас ашигласангүй те. Ер нь нэг нурууны өндөр ижилхэн л тийм хурдан тоглолтоор тоглох гэж шийдсэн болов. За Чингүн зүүн дээр нь Слав гэсэн. Угмэр Чингүн дундын зашилт амжилттай болсон. Тоглолтын нээлтийн оноо гол тамирчтай бас амраасан гэж хэлж болно шүү. Ер нь төдийлөн олон минутууд тоглуулаагүй. За Тулуй Ахмад Гилберт Тулуугийн эсрэг явж ороод довтолсон Ахмад Гилбертийн довтлогоо амжилттай болсон. Сэлэг Бодонс Эцэрших. За ямар гоё дамжуултууд явчваа. Мөнх 2-1 нь 2-оноо олголоо. За Ахмад өөрөө бөмбөгдүүдэд авсан үзэн өршгөө эсрэг холын зашилтанд амжилттай олсон. Ахмад Гилберт Заанам залтаасаа шидсэн Анандын шидэлд амжилттай болсон. 13 гаргасан Ананд дахиад 2-ын готоор яваад орсон довтлогын амжилттай нэмээд даалтаас алгачлаа. Ариун болдын Анталбедр орж ирээд. За 100% довтлж байна да. 2 довтлого. За бөмбөг таслагдсан үлзэн өрших хэцүү байлаас довтлсон довтлогоо тооцсон. Нэмэлтийг шидэлтийг үүсгэнэ. Инх сайхан шидэлтийг өрнөнд болохоор гэж үүдэх болоо да. Ахмадын дамжуулалт кадраа дээр ирсэн 2-оноо. Мөнх 2 догсон ямар хүлээцтэй тоглолтыг үзүүлж байна. Үлзэн өрших эцсийн үчид тоолын шидэлтийг унагаснаар багийн тоглолтын гайхамшиг. Сарвал. За голд Петр Жок авсан дундын зашилтанд амжилттай. Шидэлт амжилтгүй гэхдээ Инкватор 2 боломжийг үүсгэсэн гоё дамжуултыг өгсөн Ананд тулмаар алтаатай тоглоог амжилттай болголоо. Драматик хийж байгаа мөнх төвшин гоё дамжуулт мөнх 2 догж ороод баруун гарын тоглоог амжилттай болсон хүлээцтэй байна. За мөнх 2 яг юм. Сол жаргал түн драматик хийж байгаа. Сол жаргал тэгж амархан шахуулахгүй. Ананд суларсан холын зай шидэлт техникийн төгсгөлд амжилттай болсон багийн 25 дахь оноо боллоо. За ингээд үзэгчтэй хоёр багийн тоглолтын одоо гаард яг цэвэр боломжтой тоглоно. Чингүн баруун дээр слайрсан гаард нь сайд степ 3 оноо шидэлтэн цагаар дунцаа. За хардгээд хоёр хамгаалагч үлдсэндээ ямар гоё алгацсан бэ? Сидвасрын төгөлдөр. За хуучин маяхаа эсрэг тоглож байгаа. Хайсан да Тулуй баруунда тойроод орцсон доо алхамтаа домруулсан Батагийн Тулуй. Болж байгаа да. Саруул Эрдэнэ Слоны араас гоё дамжуулт байсан. Га Эрдэнэ суу шидсэн холын зай шидэлтэн амжилттай болсноор тооны харьцаа 27 дээр тэнцлээ. Наан гоё дамжуулт байсан да. Ахмад Гилберт дээр хоёр хамгаалагч хойрхон байгаа. Баруунда татаа шидсэн Ахмад Гилберт ямар гоё шидэл байваа. За нэгэн сарны тоглоно гэдэг бол хэцүү. Тулуй залтнуудаас явуулсан Батагийн Тулуй 3 онооны шидэлтийг тэр доор амжилттай бололтой. За гараад ирсэн хинч очсонгүй Ахмад Гилбертийн шидэлт авсан ч Майк Уильямс 2 дахь боломжоор нэмсэн. За саядгийн Саруул тэр цаан шидэхдээ хийх гэсэндээ Батбаяр зай гараад ирсэндээ холын зай шидэлтэн дутуу гарчлаа. За гэхдээ Инх Хотын төлгөө 2 дахь боломжийг үүсгэсэн хөл дээрээ ажилласан довтлогын амжилттай нэмээд алдаа үлээсэн. Члаас төлгөөний эсрэг үлзэн өрших баруунда тойрсон довтлогыг тооцсон. За багийн ахлагч лигийн үнцэнтэй тоглогч Мемутар байна. Инх сайхан зогсоо шуу шидсэн холын зай шидэлт орсонгүй. Майк Уильямс 2 дахь боломжийг үүсгэсэн өөрөө довтлоод 2 оноо авсан. Төлгөө. За бөмбөг дээр нугаад Инкватор дээр ирсэн дамжуулах. Гултайлбад их л бужигнаад байгаа кадраг ямар гоё төгсгөл вэ. Гултайлбад тамирч юм бол гол гарч ирээд бөмбөгийг хуваарлах юм уу тийм тиймэрхүү зүйлс бол харагдана. За энэ гайртай тоглолт хамгийн намхан тоглогч нь 2 дахь боломжийг үүсгэжлээ шүү. Инкватор илүү алхам толчлоо сая. За туршлагатай тамирчнаас үс харагдсан мөнх төвшин сараас өнгөд урагшаа хурдан довтлогыг эхлүүлсэн. За үлзэн өрших хурд ганцаараа гарчжээ. За мөнх төвшинчтэй талбайг бүхэлд нь харж байна да. За Анди эсрэг яваад орсон Тулуй үргэсэн довтлогын амжилттай болсон. Алтаатайш байж болохоор довтлогоо байлаа. За өөрт харьцааг тэнцвүүлчих боломжтой байсан үлзэн өрших бөмбөг алз урагшаа хурдан довтлогоонд Майк Уильямс санааны зэрэг холдууллаа. Бага ихнийхс Петр Жок дэлгэр намын эсрэг зүүн яваад орсон самбардаад 2 оноо авсан. Жоки оноо хэрэгтэй байсан. Доор кадралт гуулсан буцаагаад гаргасан Батбаяр суувсуулах голын зай шидэлтэн амжилттай. За одоо Эпс 2 дугаар агс дээр яаж довтлох бол гэсэн за өнөөхөл арга барил мөнх төвчний дамжуулалт Толугийн боломжийг үсгээд довтлох үед нь Ахмад Гилберт хаалтыг хийлээ. Урагшаа 1-1 Майк Уильямс мөнх төвшингийн эсрэг гарч ирээд 2 оноо авлаа. Мөнх 2 Застан өрсөн Сланы эсрэг үлдсэн Инкваторын гарыг дагуулсан үлзэн өрших ямар гоё мэдрэмжтэй. Цаана ямар гоё дамжуулалт бөмбөггүй гүйлт байсан бэ. Батбаяртай шидэлтэй алдсан. Занд ямар нэг алдаа байхгүй. Инкватор хөргөж довтлоод 2 оноо авлаа.
За Петр Жогч ямар таараа бөмбөг эзэмшилт вэ? Ахмад Гилберт бөмбөгийн тасалсан Батбаяр доор дамжуултыг өгөөд Майк Уильямс 2 оноо авсан. Тулвын Саруул дахиад тулвын мөг төвшин сууларч чадсан холын зай шийдэл дамжуултаа болсон хийх ёстой шийдэлт байлаа. Ямар гоё бөмбөгийн шийдэл бол Стеныг төгс хэмээн боллоо. Ахмад хөөргөд явуулсан. Язрууд 2 оног авч байна. За цаана гай эрдэнэ талбайд орж бэлэн болж байгаа маань Ахмад Гилберт ямар холоос шидсэн бэ? За Ахмад хангалттай зай үүсцэндээ холын зай шийдэлт амжилттай болсон. Дамжуулт ирдэггүй. Майк Уильямс аваа шуу шийдсэн холын зай шийдэл тарийн амжилттай болсон шүү. 13 оноо энэ тоглолтод үүсэж байгаа хамгийн олон зэрэг айл болох нэг орондоо таар оруулах хэрэгтэй байгаа даа. Үлцэн оршихтай ярьж байна. За хоёр хамгаалагчид голд орсон нүүрэн шугам дагаад алхамтаа томруулсан ямар гоё дамжуулт вэ? Саруул Эрдэнэ холын зай шийдэлт банда тусчээ. За үлцэн бөмбөг дамжтай хөдөлгөөнийг хүлээсэн Саруул Эрдэнэ хангалттай зай үүссэн холын зай шийдэлт амжилттай болсон. Ямар хурдан гараас гарах. За Инкватер бөмбөг аваад цаана Ананд аваа шуу шийдсэн холын зай шийдэлт Саруулын шийдэлтийн хариуг нь барьлаа. Тоглолтод оролцуулах юм байна. Доор Петр Жогтер ирсэн Жог Анди өдөөс 20 оноо авсан. За энэ тоглолтод авж байгаа түүний 6 дахь оноо. За их сайхан дэлгэрний бөмбөг дуудаад авсан да. За царинаас бол их хоолоо авсан голд Инкватер сул зогсож байжээ. Саруул хоёр маань контактлаад үлдсэн сайхан Инкватерт дамжуултыг өгсөн. Инкватерын за энэ тоглолтод бол маш өндөр өвтэй байна. За энэ үед үзэгчтэй хосооной тасгалжуулагч. За хэрэгсэн бөмбөгийг нь мөг төвшин тасалсан хурдан давталгаанд үлцэн орших ганцаараа гараад ирсэн амархан 2 оноо авлаа. Уильямс өөртөө хоёрогдсон Ананд холын зай шийдэлтийг гүйцэтгсэн. Анандын шийдэл самбардаа дүнж байна. За үлцэн орших нөгөө талд Инкватер эсрэг Стефакийг шийдсэн үлцэн орших нэрийн утсан болсон шийдэлтэй хэлээд багийн талдах оноо. Сэргэлэн Баатар түн дээр хамгаалт хийж байгаа. Жог зүүндээ бодлоготой хэлбэр хумайд дайрсан давталгаа амжилттай. Сүүлийн 3 хамгаалтын самбараа мөг төвшин авсан урд мөнх хоёр ганцаараа зогсож байна. Бодонсын хамгаалт ямар удаан буцваа. За таслаа хэрэггүй гэж байна. Яаж үлцэн орших байгаа учраас нэгээс нэг тоглоё гэсэн гэхдээ үлцэн орших бөмбөгийн тасалсан хурдан давталд гарч ирээд өөрөө шийдсэн Мягмар Сүрэнгийн үлцэн орших тооны зэрэг ердөө байгаа мөг төвшин өөрөө яваад орсон мөг төвшний солгойрон давталгаа хаалтанд орсон тулвын нэмээд давталсан. За давталгааг тооцохгүй мөг төвшингийн давталгаан дээр алдаан гарсан гэж үзэж байна. Даваад орж үлцэн орших. За баруунда хурдаар тойрцсон үлцэн оршихын давталгаан амжилттай тоог буцаагаад тэнцвүүллээ. Хүний ижүүтэй гараад ирсэн тулвын дамжуулт үлцэн оршихын давталгаа SJF баг тоглолтын эхнээс хойш анх удаа тэргүүлтийг авч байна. За Ахмад. За зүүндээ хөдөлсөн хоёрын голоор ямар гоё ядсан давталгаагаа алдсан зоолволж өстэй араас Ананд орж ирлээ те. Давталгааны скор дуусч байгаа. Түлхүүн бодлоготой хэлбэрээр дайрахаас өр сонголтгүй дундын зай шийдэлтэнд самбардаад явуулсан. Бөмбөг зэрэг дунсан. Бодонс буцаа тэргүүлтийг авлаа. Минутын цугцаа байна да. Тулвын өөрөө яваад орсон Батагийн Тулвын энэ тоглолтод байгаа гэдгээ энэ тоглоогоор мэдгэлээ. За Тулвын эсрэг зүг яваад орсон Гилберт самбардаа тавталсан. Батбаяр инх сайхан хангалттай зай гараад ирсэндээ холын зай шийдэлтэн амжилттай. Баяр сайхны инх сайхан 3 онооны шийдлээ баг. За түлхүүн цаанаар ирсэн байгаа Ахмад холын зай шийдэлтийг гүйцэтгсэн. Хоёр дараалсан шийдэл цагирах буусан. Энэ үед хосооной тасгалжуулагчаас цаг алдалгүй завсарлага авчээ. Өөрийн мэдээний тасгалгаа захиалсан үлцэн орших ямар гоё татсан бэ? Гойж дамжуулт байсан. Жок сул 2 оноо авлаа. За Ахмад ахаа шийдчихгүй дээ. Ахмад холын зай шийдэлтэн амжилттай болсон. Ахмад Гилберт Бата чидсэн Ахмад Гилберт Эмбанкарина өөрийнхөө урлагийн харгалсан. Мөнх хоёр холын зай шийдэлтийг гүйцэтгсэн. Мөнх хоёрын 3 оноо шийдэлт амжилттай. За энэ үзэгчтэй сэлэг бодос суугаас завсарлага захиалагдлаа. Сайхан хангалттай зай байсан шийдсэнгүй. За Ахмад Гилберт даваад шуу шидсэн Ахмад Гилберт алдгаа мэдгүй шидэж байна да. Үлцэн орших. За доор тулвын дамжуултыг өгсөн Батагийн тулвын 2 оноо авч байна. За хоёр дахь нэмэлт цаг Сэлэг Бодонс баг 16 оноог SJF багаас илүү авсан. Ердөө 5 минутанд 23 оноог багаар авч чадлаа. Үнэхээр гайхамшигтай. Ахмад Гилберт гэдэг тамирчин бол хэдийнэ Монголын лиг одоо яалтчгүй том байрц суурийг эзэлдэг болсон юм тамирчин. Тэгээд яалтчгүй л бас гангарлаа да. Тэгээд хангалттай мэдээлэл хийлээ. За тэгээ мөн инх сайхны тэр шидэлтэйг бас дуртахгүй байхын аргагүй. Тоглолтын хэмнэлийг бүтэн эргүүлсэн шидэлт байсан. Ингээд энэ тоглолтын хамтаа байсан үзэгчдэд баярлалаа. 108 92 эцсийн үр дүн Сэлэг Бодонс баг ялтыг байгууллаа.